Гэхдээ iPhone гарсан дуудлага ирэх үед хоёр өөр дуудлага ирдэг гэдэг би одоо л анзаарч шít. Гэхдээ нэрнээс ресторан тиймэр хүмүүс өгдөг те нэг дундаа ингээд нүхтэй. Тэгэхээр тэрний нууц гэсэн үг. Гэхдээ шар иргэний шилэн бор өнгөтэй байдаг нь ийм учиртай байдаг гэсэн үг. Harry Potter дээр гардаг шившлэгийг хэлэх юм бол яг тухайн шившлэг ажилдаг. Гологдсон Kit Kat-ын одоо үүрэмгээр дахиж зуурж шийдэг гэсэн үг. Lemos. Harry Potter галгал. Та долларын тэмдэг дээр хинийч мэдхгүй анзаараагүй нэг том нууц байдгийг та мэдэх үү? Энэхүү хинийч анзаараагүй нууцлагын тэмдгийг харсан хүн болгон ердөө нэг л харахад хаасаагүй байдаг гэдгийг анзаарах болно. Тэгвэл энэхүү нууцлаг тэмдэгний арж яг юу байдаг вэ? Мөн дээрээс нь сагсан бөмбөний цаграг яагаад тортой байдаг вэ? Нийтийн бие засах газрын суултуур нь яагаад дундаа зайтай гэдэг бол та бодож үзчихсэн үү? Тийм болохоор би та бүхэнд энгийн мэд харагдаж хинийч анзаараагүй дал тутахтай хачирхалтай баримтуудыг яг энэ цаг бэлдэн хүргэж байна. За hi guys, Тэмкавэн дараагийн бичлэгэндээ тавтай морил. За яг саний хэлсэн шиг бид нар өдөр тутмын амьдралдаа ерөөсөө анзаараагүй байдаг хачирхалтай тийм нууцлаг зүйлүүд байдаг юм байна. Тийм учраас энэ дугаар бол 2026 оны миний хүлээлтээс нэлээд өндөр тавьсан байгаа. Та бүхэнд ч бас үнэхээр сонирхолтой дугаар байх болов гэдэг үүднээс бэлдэн хүргэж байна. Олон мэрэгжлийн шоу бичлэгэнд орё те. Та бичлэг хэлсэн юм лайк дараагүй лайк дараа subscribe дараагүй subscribe дарж дэмжгээ бити мартаарай. Намайг үздэг хүмүүсийн 80% нь ерөөсөө subscribe дарахгүй үздэг хэвээр байлаа шүү. Та бүхэн лайк дараа сабаа дарах юм бол би урам зориг аваад дараагийн дугаараа илүү цаг алдалгүйгээр хүрэх болно шүү. За тэгээд намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бичлэгэндээ урцгаая. За тэгэхээр бидний ерөөс анзаараагүй нэг хачирхалтай баримт. За тэр нь болохоор Kit Kat гэдэг амттай зүйлийг бид эзэн штэ. Гэхдээ Kit Kat дотор үнэхээр сонирхолтой нууцлаг зүйл байд юм байна. За Kit Kat-ийн орцсон нь болохоор одоо өрөмцөр болон одоо шоколад болон одоо сүүгээс бол бүрддэг тийм үү. Гэхдээ тухайн өрөмцрийг болохоор шоколадны үйлдвэр нь одоо гологдсон Kit Kat-аар буталж нунтгалж хийдэг юм байна. Гологдсон Kit Kat-ийн одоо үүрэмгээр дахиж зуурж хийдэг гэсэн үг үү? Яг зөв. Nestle компани хэлбэрээ одоо алдсан эсвэл стандарт нийцээгүй Kit Kat-ыг бол хайдаг юм байна. Тэдгээр одоо буталж какао болон одоо чихэр зэргийг нэмээд тэгээ дахин боловсруулд юм байна. Өөрөөр хэлбэл одоо 1935 онд анх бүтээснээсээ хойш одоо Kit Kat үргэлж одоо өөр Kit Kat-аар хийгдэж ирсэн байт юм байна. Энэхүү зураглалаас харах юм бол Kit Kat төрдөг, бас ухдаг, бас дахин төрдөг. Анхны Kit Kat юугаар хийгдсэн бэ гэхээр шоколад ба өрөмцрөөр бол хийгдчихсэн. Гэхдээ зөвхөн Nestle болохоор л одоо Kit Kat дээр энэхүү үйл явдлыг бол дахин эхлүүлд юм байна. Америк нэгдсэн улсад Kit Kat-ыг одоо Hershey гэдэг компани үйлдвэрлэдэг бөгөөд тэд энэ аргыг ашигладаг хэсгээр болохоор с жигтэйгээр чимээгүй байсаар ирсэн юм байна. Гэхдээ энэ баримт үнэхээр сонирхолтой газ бид нар ингээд Kit Kat-ийн үүрэмгийг дахин боловсруулж эздэг гэсэн үг шүү дээ. Товчондоо бол бид нар үр удмыг эздэг гэсэн үг Kit Kat-ийн. Хөөхлөг киногоор бол баг өвөө эмээг нь эздэм шүү дээ. За тэгэхээр хоёр дахь баримт. За Gemini-г идэвхжүүлсэн одоо Android утсан дээр маш гайхалтай тийм хинийч анзааргүй функц байдаг юм байна. Хэрвээ та Gemini аппликейшнийг идэвхжүүлсэн бол Harry Potter дээр гардаг шившлэгийг хэлэх юм бол яг тухайн шившлэг ажилдаг. Hey Google гээд Lumos Maxima гэж хэлэх юм бол одоо чийдэн асна. Nox гэж хэлэх юм бол унтраана. Silencio гэж хэлэх юм бол утсыг дуугүй болгох горим шилжүүлдэг юм байна. Akio гэж хэлээд одоо аппликейшныхаа нэрийг давхар хэлэх юм бол тухайн аппликейшнийг таны гар утсан дээр нээж өгд юм байна. Харин та утсаа цонхоор шидчихүнгүүлээ Wingardium Leviosa гэж хэлэх юм бол хизээж битээ тэгж хэлээрэй. Энэхүү команд нь хараахан ажиллагаанд бол ороогүй команд юм байна шүү. Гэтэ манайха зөвхөн Android дээр биш ингээд iPhone дээр хүртэл ингээд серигаа ажилуулангуудаа Lemos гэж хэлэх юм бол бас гарч идэн хасаад байдаг баха. Хамсаа турш үзье. Hey Siri. Lemos. Harry Potter галгал. Зарим iPhone-ы тухайд нууцлаг зүйл нь юу вэ гэхээр дуудлага ирэхэд одоо заримдаа улаан ногоон төвчлөр харагддаг тийм үү. Гэхдээ хүмүүс ерөөс нэг анзааргүй бас нэг зүйл юу байдаг вэ гэхээр заримдаа зөвхөн гослуудын тийм слайд байдаг та нар анзаардгүй. Энэ нь болохоор таны гар утас түгжээтэй эсвэл түгжээгүй байдгаас хамаарч өөр гарч ирдэг юм байна. Түгжээгүй үед болохоор Apple таныг одоо гар утас зэмхээр идэвхтэй ашиглаж байна гэж үзээд товчлуурыг бол харагдуулж өгдөг. Харин түгжээтэй үед болохоор халаасандаа байхаас санамсархүйгээр дуудлага авахаас сэргийлж одоо зөвхөн энэ госуулдаг энэ хэсгийг нэмж өгсөн байна. Энэ нь болохоор iOS 6 дугаар хөлбөрөөс эхэлсэн бөгөөд анхны iPhone-ы одоо Slide to Unlock функцээр санаа авч хийсэн байна. Харин гулсуулдаг хэсэг гарч ирэх юм бол яаж тусныхаа дуудлагыг таслах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэхийн тулд яах вэ гэхээр хажуугийн төвчлуур дээр хоёр дарахад хангах хэрэгтэй байх нэ. Гэхдээ бас нэг хачирхалтай нууцлаг зүйл нь юу вэ гэхээр iOS 18 дээр болохоор хажуугийн төвчлуураа дарахад дэлгэцнийх нь ирмэг нь үл ялэг болох тэлж харагддаг юм байна. Гэхдээ iPhone гар утсан дуудлага ирэх үед хоёр өөр дуудлага ирдэг гэдэг би одоо л анзаарч шít. Та нар тэгж гэнэ үү? Тэгэхээр бидний мэдхгүй маш олон нууцуд байт юм байна да. Тэгэхээр цааш нь хамтдаа үргэлжлүүлцгээе.
Бас дараагийн хачиргалтай бидний мэдхгүй зүйл нь юу гэхээр одоо өрөвчний оосны дээр хачиргалтай товгор одоо зүйл байдаг бол хүмүүс нэг анзаараагүй байт юм байна. Энэ зүйл нь юу вэ гэхээр яаралтай тусламжийн шүгэл юм байна. Ихэнх өрөвчний болохоор цээжний бэхэлгээнд үүнийг одоо шууд ашиглахад бол тохируулсан жомоор бол байрлуулсан байт юм байна. Энэ зүйлийг болохоор ойд төөрсөн үед бол хамгийн хэрэгтэй зүйлээр бол зохион бүтээж хийсэн юм байна. Гэхдээ нэрээ шүглдэг байсан юм уу те? Ерөөсөө анзаарч байгаагүй юм шүү дээ. Маш сонио. За тэгэхээр бидний ерөөсөө анзаараагүй нууцлагдмал зүйлүүд дараагийн хэсэг. Томоохон хотуудын тэнгэр багандсан одоо барилгууд дээр заримдаа хоосон ийм хэсэг бол байт юм байна. Энэ нь болохоор барилгачдын бол залхуурсны хэрэг бол биш, харин барилгын давхрын тоог хязгаарласан хууль дүрмийг тойрч гарах ухаалаг шийдвэр юм байна. Эдгээр хоосон давхаргууд нь зөвхөн шатны хонгил эсвэл лифтний голыг агуулдаг тул хуулийн дагуу давхар гэж тооцдог юм байна. Ингэснээр барилгын өндрийг нэмж дээд давхрын оршин суугчдад илүү харагдаж бэлгэлдэв юм байна. Мөн эдгээр хөндий хэсгүүд нь болохоор агаарын урсгалыг нэвтрүүлж барилгыг хүчтэй салхинд төсвөртэй болгодог юм байна. Мөн үгээр зогсохгүй маш хачиргалтай дараагийн зүйл нь юу гэхээр хотын шилэн барилгуудыг анзаарах юм бол цонхон дээр нь жижигхэн цэцгэн хээ байгааг бол та харж болно. Энэ нь дизайн биш харин шуудад зориулсан анхааруулга юм байна. Шууд тунгалаг эсвэл ойдаг шилийг тэнгэрээс ялгаж чаддгүй бөгөөд үүнээс болж зөвхөн Америкийн нэгдсэн улсад л ихэд жил бүр хэдэн зуун сая шуудлахоор цонх мөргөж гэмтдэг юм байна. Цагаан цэгүүд нь болохоор зөвхөн бараан тусгалтай шилэнд, харин хар цэгүүд нь үүлэрхэг тэнгэр ойсон тод одоо шилэнд илүү сайн харагдаж шуудад энд зам байхгүй гэсэн тохиог бол өгд юм байна. Гэхдээ би нэрнгэс энийг юусэн анзаарч байгаагүй юм байна. Нэрэл цонхон дээр нэг ийм хэсгүүд байдаг нь шувуу мөргөхөөс сэргийлжил хийд юм байна штэ. Одоо л мэдчихвлаа. За тэгэхээр дараагийн галзуу ерөөсө бидний анзаарч байгаагүй энгийн нууц. Нисэх онгоцны далавчны үзүүр яагаад дээшээ махисан байдаг вэ? Винлейц буюу эдгээр махир одоо үзүүр нь агаарын эсэргүүцлийг бууруулж өргөх хүчийг ол нэмэгдүүлж өгдөг юм байна. Энэ нь агаарын тээврийн компаниудад жил бүр шатхууны зардлаас асар их мөнгө бол хэмж өгдөг маш том боломж юм байна. Бас нэг сонирхолтой зүйл нь болохоор далавчны дагуу байрлах жижиг төмөр шонгууд байт юм байна. Эдгээр нь static wax буюу статик цэник зайлуулагч бөгөөд нислэгийн явцад өвөл болон агаараас үүссэн статик цахилгааныг болохоор гадагшлуулт юм байна. Энэ нь холбооны хэрэгсэлд саад учруулахаас сэргийлээ зогсохгүй онгоц аянгад цохиулах магадлалыг эрс бууруулдаг юм байна. Тэгвэл онгоцны цонхны доод хэсэгт байдаг тэр жижигхэн нүх ямар учиртай вэ? Онгоцны цонх нь болохоор нийт 3 давхард шилнээс бүрддэг бөгөөд тэрхүү нүх нь болохоор бүхээг доторх болон гаднах даралтыг тэнцвэржүүлж ачааллыг хамгийн гадна талын шилэнд өгөх үүрэгтэй байна. Мөн цонх цантгаас сэргийлдэг бид өвлийн зургийг тод авч чаддаг нь үүнээс холбоотой байна. Тэгээ би нэр онгоцны талаар юусэн мэддэг юм шүү дээ. Шовх хэсэг нь ерөөхдөө тэнцвэржүүлж одоо эдгээр төмрүүд нь болохоор цахилгааныг зайлуулангуутлаа одоо шил 3 давхар байдаг юм биш. Тэгээ тэр нь болохоор бидний цантгаас сэргийлдэг гэнэ. За тэгээ мэдээд авахд илүүдэхгүй байна. Нэрэл онгоцны талаар юусоо юм мэддэг байсан юм шүү. За тэгэхээр энгийн хэрнээ юусоо бидний анзаарч байгаагүй маш сонирхолтой нууц. Дараагийн хэсэг. Ресторанд өгдөг дундын нүхтэй мөс бол зүгээр нэг энгийн зүйл биш юм байна. Гэтэ нэрнээс ресторан тийм хүмүүс өгдөг те нэг дундаа ингээд нүхтэй. Тэгэхээр тэрний нууц гэсэн үг. Bullet eyes буюу одоо энэ мөс нь болохоор гадаргуугийн талбай ихтэй тул уух зүйлсийг энгийн мөснөөс хавьгүй хурдан хөргөөд юм байна. Мөн үйлдвэрлэлийн арга нь болохоор маш хурдан тул олон үйлчлүүлэгчтэй газруудад хамгийн их тохиромжтой байдаг. Мөн дээрээс нь ресторан гэлгүй бас олон нийтийн газарт бидний мэдхгүй бас нэг нууц байт юм байна. Шар иргэний хундагны ёроолд байдаг жижигхэн хээ юм байна. Гэтэ та нар энэ хээ энэ зураасыг харж ирсэн үү? Үүнийг болохоор nucleation point буюу хий ялгаруулах цэгүүд гэдэг юм байна. Эдгээр барцгар цэгүүд нь болохоор нүүрс хүчлийн хийм бөмбөлгүүдийг тасралтгүй үүсгэж уух зүйлийн үнэр болон амтыг илүү удаан хадгалахад тусалдаг юм байна. Түүгээр зогсохгүй шар аригны шил нь яагаад ихэвчлэн бор өнгөтэй байдгийг та мэдэх үү? 1930-ад онд болохоор бор шил нь гэрлийг хамгийн сайн хааж шар аргийг муухай үнэртэй болохоос сэргийлдэг болохыг тогтоож ирсэн юм байна. Зарим брэндүүд болохоор ногоон эсвэл тунгалаг шил ашигладаг гэсэндээ энэ нь шар аригны амтад нөлөөлдөг тул бор шил нь болохоор хамгийн шилдэг нь хэвээр байгаа юм байна. Гэхдээ шар аригны шил нь бор өнгөтэй байдаг нь ийм учиртай байдаг гэсэн үг. Үүнийг үзэж байгаа насанд хүрээгүй хүн байвал шар ариг ууж болохгүй шүү, насанд хүрэх хүртлээ. За тэгээд энэхүү дугаарын part 1 нь ингээд өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн маань part 2-ыг үзхийг хүссэн бол comments дээр part 2 гэж бичээрэй. Бас лайкад орж, сабад орж дэмжихээ битээ мартаарай. Та бүгдийн хичээл зүтгэлээр л би контент хийдэм шүү. Тэгээд намайг өдөр хүртэл дэмжиж үздэг бүх үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Нэрээ дараагийн дугаар дээр ямар төрлийн бас контент үзэх хүсэж байна бас өөртөө сэтгэлийг бас таад маань үлдээж өгөөрэй. Та хэдийн сэтгэлийг уншиж би дараагийн контентоо бэлтгэх юм шүү. За тэгээд дараагийн видеогоор уулзцгаая.